Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.1 урлаган дээр сугаатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 нүбэрийн даваагаас баасан гарагийн цаг мөчид радиогийн 2 дугаар студиэс хөрхөөс өмнө хөөрөлтцгөө их сураатагаар эх орноор минь сонио нэвтрүүлэг эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 14 цаг 11 минут болсон өнөөдөр 2025 оны 9-р сарын 29-ны даваа гарагийн эх орноор минь сонио нэвтрүүлэг эхэлж байна. Студид өгтлөгч гэрлээ найруулагчаар Эрдэнэ Мөхнөр арилж байна. За нэвтрүүлгээрээ Улаанбаатар хотод болж байгаа үйл явдлыг болон орон нутагт болж байгаа үйл явдлуудыг за мөн хөлийн чандад болж байгаа Монгол Улстай холбоотой мэдээллүүдийг хүргэдэг. За мөн орон нутгийнхаас төгс нартай за төрийн болон хувийн хөгжлийн байгууллагын мэрэгжилтэнгүүдтэй холбоотой шууд эфирийн утсаар сонсогч танд мэдээлэл хүргэдэг. Ингээд өнөөдөр болж буй онцлог үйл явдлуудыг хүргээд эхнийхээ байгууллагатай холбогдъё. За өглөө 9 цаг 30 минутаас цахим мэрэн үеийг хүрээлэн буй орчны талаарх мэдээллийн хүртээмжтэй байдлыг хангах нь хэлэлцүүлэг алгадад тэмцэх газарт болсон. За 10 цагт гамшиг эрсдлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн хурал нийслэлийн онцгой байдлын газарт эхэлсэн. За 13 цаг 30 минутаас төсвийн байнгын хорооноос эрүүл мэнд нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсөв сэдвт хэлэлцүүлгийг Төрийн ордон Жанжисхбаатар танхимд зохион байгуулагдаж байна. За өнөөдөр дэлхийн зүрхний өдөр тохиож байгаа. За хөлийн чандад Тринадад ба Тобагод 100 буудалт дамын эмэгтэйчүүдийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. За Казахстаны Алматы хотод өсвөрийн шатарчдын дэлхийн 10 шалгаруулах тэмцээн болж байгаа бол Солонгосын Гуанжууд пара байт харвааны дэлхийн аврах шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр тохиож байна. За яг одоо бүгдээрээ ямар мэдээлэлээр төрийн байгууллагын мэрэгчлэлтэй холбогдох вэ гэхээр 212 өрхийн гэр 81 айлын байшин дулаалжээ гэсэн мэдээллийн дагуу тодруулгаараа авах гэж байгаа. За ингээд мэрэгчлэлтэй холбогдсон мэдээлэл авъя. За Баянгол дүүргийн менежер Баатартай холбогдсон мэдээлэл авъя. Байна. Байна. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.3 эх орноор минь сонио нэвтрүүлгээс шууд эфирийн утсаар холбогдсон байна. Сайн байна. За тэгэхээр Улаанбаатар хотын агарын бохирлыг бууруулах зорилгоор нийслэлийн Чингэлтэй Баянгол дүүргийн ингээд 5 орооны 5,000 өрхийг дулаалж хийн халаагуур чилжүүлэхээр болсон гэд яригдчихсэн. За тэгээд яг энэ талаарх тодруулгаарыг хөрвүүлэхээр сонсогч холбогдлоо. За манай Баянгол дүүргийн хэмжээнд Баянгол дүүрэг дээр бол 2 орооны 11, 16 дугаар хороо. За манай юуны гандангийн хэсэг гандан буюу 16 дугаар хороо. Нөгөөх нь болохоор дөрөвтийн хэсэг 11 дугаар хороо гээд 2 хорооны нийтдээ 872 өрх юугаар орж байгаа. Дулаалгаар орж байгаа. За тэгээд одоо ажлын явц бол ер нь бол нэг гэр дулаалга нэг 70 орчим хувьтай, байшин дулаалга бол нэг 25 орчим хувьтай явж байгаа. За одоо ер нь бол яг Баянгол дүүргийн зөвхөн 11 дэх хороонд 287 байшин 187 гэр дулаалгаар төлөвлөсөн юм байна л да. За тэгээд нийт дүүргийн хэмжээнд чинь болохоор 360 гэр 512 байшин дулаалгаар төлөвлөснөөс нийтдээ 872 өрх. 212 гэр 81 байшин дулаалсан юм байна. Тэгэхээр энэ яг энэ айлууд ер нь энэ дулаалга өөрсдөө л хийх ёстой бидтэй те ер нь бол тэгээ яг ямар шалгуур хангасан айл нь ингээд дулаалуулад хүмүүсээр дулаалуулад байгаа эсвэл бүгдээрээ энэ хийн халаагууруулыг тавих ёстой мó яг ямар шаардлага тавигдаж байгаа. За энэ болохоор ингэж байгаа. За байшин дулаалгын хувьд бол яг Улаанбаатар хотын агаар орчны бохирдол хамгийн ихтэй байдаг. Энэ хэсгүүд дээр яг тэгээд Улаанбаатар хотын энэ нөгөө нэг утаа буюу агарын бохирдол хамгийн ихээр одоо гэдэг юм уу яг хот дотроо ойрхон хамгийн ихээр одоо агаар орчны бохирдуулж байгаа хэсгүүд гээд Улаанбаатар хотын хороол дотор байдаг манай гандангийн бүс. За энэ доторх байгаа яндангаа цөөлөө энэ дотор байгаа утаа гаргаж байгаа нөхцөл байдлаа бууруулъя гэдэг талаар хийгдсэн. Тэгээс 11-р хороо буюу
манай телевиз орчим бол яг Улаанбаатарын энэ агаарын солилцол нь өөрөө нийт одоо өдөр тутмын нөгөө агаарын дундаж хэмжээгээр бол 75 орчим хувь нь баруун хойноос салхилцдаг. Баруун хойд яг Улаанбаатар хотын хойдлын баруун хойдлын хэсэг дээр өндөрлөг хэсэг дээр байгаа гэр орол байшин оруулахын утаах гаргаж байгаа нөхцөл байдлыг бууруулъя гэдгээр явж байгаа. За энэ бууруулах явцад бол гэр дулаалга дээр нь бол нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаал хэрэгжиж байгаа чиф төсөл гээд олон улсад бүлээн зөвшөөрөгдсөн лабораториор хийгдэж байгаа. За тэгээд байшин дулаалга нь бол гал дэмждэггүй. За 1 куб метртэй 27 кг-аас доошгүй. За ийм нэгцээтэй нэгтаршил өндөртэй гэсэн үг. Ийм хөөсөнцрөөр дулаалга хийгдээ. За дээвэр дулаалгыг бол эрд сүүнгөөр дулаалгын ажил хийж байгаа. За ингээд дулаалгын ажил бол байшин дээр бол 80 м2-аас доошх байшин дээр бол газын дулаалга хийх, газын зов ороод утаа үйлдвэрлэхгүй гэсэн үг. За газ нь бол бас олон улсын лаборатори, олон улсын юугаар хүлээн зөвшөөрөгдсөн ийм газын зов ирнэ гэж байгаа. За тодорхой сургалтуудыг бол нийслэлээс хийж байгаа. Яг одоо газын зуухтай холбоотой асуудлыг бол нийслэлийн агаар орчны бохирдлыг бохирдолтой тэнцэх газраас нарийн одоо мэргэжсэн инженер хүмүүс нь бол яг газын зуух дараахтай холбоотой, газын зуух иргэдэд олгохтой холбоотой ажлууд төхөөд ирэхээр наривчлсан сургалтууд хийгдээд ингээд явахаар байж байгаа. За одоогийн бэлтгэл ажил бол гэр дулаалга, байшин дулаалгаа 80 м2 хүрэх хэмжээндээ бүх байшингуудаа дулаалаад ингээд явахаар байж байгаа. За тэгэхээр энэхүү ажлыг одоо 12 аж ахуйн нэгж гүйцэтгэж гэж юм л да. Тэгэхээр одоо ингээд айл өрхүүд маань өөрсдөө энэ аж ахуйн нэгжүүд рүүгээ хандах юм уу? Эсвэл хорооныхоо дарга марагт хандах юм уу? Эсвэл зүгээр байж л энэ хүмүүс нь очиж хийгээд өгчих юм уу? За 4 сард судалгаа хийгдчихэ. Энэ хороо ер нь бол нийслэл Улаанбаатар хотын 50 мянган айл өрхүүд дээр байшин гэр дулаалгын судалгаа нь хийгдсэн. Ямар айл өрхөнд гэрт амьдарч ийн, ямар айл өрхөнд ямар хэд хэмжээтэй байшин, ямар материалаар баригдсан байшингууд дээр амьдарч ийн гэдэг нэлээд бүх судалгаа нь хийгдсэн. За тэр судалгаан дээр үндэслээд энэ жил бол одоо төсөв мөнгө боломж олцоондоо тааруулаад 2 хороог манай дүүрэгтээ бол 2 хороор сонгогдсон, нийслэлээр сонгосон. За тэгээд энэ сонгогдсон хороодууд бол миний ойлголтоор нийслэлээс цаашаа энэ өдрөслөө үр дүнтэй өргөжлүүлээд явбал Улаанбаатар хот бол юуг болох юм байна. Нөгөө зуух буюу энэ төс төлөхгүйгээр 100% газанд халаагуурч шилжээд дулаан алдагдал багтаа одоо тэгээд энэ тогтоодохтой орчинд гэр орооллын буюу байшин орооллын айл өрхүүд маань ажил амьдрах юм байна гэдэг ийм л одоо бэлтгэл ажил хангалтад явж байгаа. За тэгээ одоо ингээд энэ хан дулаалгынхаа ардаас бас дээврээ дулаалж эхлэх юм байна. Тэгээд одоо жишээлбэл 10 харьцан 8 харьцаатай байшинг бол шууд хагас өдөр дулаалдаг гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр одоо яах юм бэ энэ 10 см-ийнхаа хөөснүүдийг айлынхаа дотор талынх нь ханыг нурааж агаад ингээд хийгээд наанаас нь шавардах юм уу? Эсвэл гадна талд нь басаад маягаар хийчих юм уу? Яаж хийгдд юм бэ? Гадна талд нь. Байшин дулаалгыг бол гадна талынх нь ханыг дулаалаад за тэгээд одоо шуун нуруутай дээвэртэй байх юм бол шуун нуруутай дээврийн дэрд сүүнгөөр ингээд дулаалж байгаа. За айл өрхүүдээс тодорхой хэмжээнд хариуцлага хүлээж байгаа. Айл өрхүүд бол буруулсан гэрээгээ хийгээд за одоо нийслэл дүүргийн зүгээс байшин дулаалгыг хийгээд XPS буюу XPS гал дэмждэггүй нэгцээтэй хөөсөөр дулаалга хийчлээ гэж бодоход дулаалгын адал дээрээс айл өрхүүд өөрсдөө нөгөө сэтгээ тавиад өнгө шавраа тавиад өнгүүдээ өгөөд ингээд гадна тогтчлтын ажлыг хийхээр байгаа. Зөв. Гэр дулаалгыг бол чиф төслийн яг одоо тэр олон улсын лаборатори шинжилгээд шалгалтсан тэр чиф төслийн нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн дэмжлэгтэй бий болсон багцыг айл өрхүүд өөрсдөө гэр дулаалгаа гэрээ одоо тохижуулаад дулаалаад ингээд хийгдэж байгаа гэсэн үг. Ер нь амралтын өдрүүдээр нэлээд айл өрхүүд маань цаг зав аваад гаргаад дулаалгынхаа ажлуудыг гэр дулаалгынхаа материалыг хорон дээр очиод гурван гэрээгээ хийгээд өгч авч байгаа. За гэр дулаалга бас нэг онцлогтой нөгөө дулаалганд өгж байгаа энэ материалууд маань бүгдээрээ дүүрэг дээрээ хорон дээрээ бүртгэлтэй
ингээд явна. За магадгүй одоо бас айл өрхөн нүгөө чилжээд явахаар болвол нөгөө нэг газан зуух гэр дулаалгын материал маань дараагийнхаа айл өрхөдөд шилжээд явахаар ийм одоо юутай байгаа. Нөхцөл байдалтай. Зөв. За одоо ингээд 10 дугаар сард багтаагаад 5,000 айлынхаа гэр байшин дулаалаад дуусглаа. Ингээ 11 дугаар сараас хийн холболтоо хийлээ. За тэгэнгүүтээ ингээд одоо иргэд маань гар утсаараа энийг ингээд хянах боломжтой юм байл да халаалтаа тийм үү. Тэгэхээр 2025 оны 5 дугаар сарын 15-ныг дуустал хийн халаагаар хэрэгэлсэн бол 900 сая төгрөгийн урамшуул болгоно гэдэг байгаа байхгүй юу? Энэ яг юу гэсэн үг юм? За энэ ингэж байгаа нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газраас энэ газан дээр тодорхой хуучин төлс төлдөг байснаас газан дээр гарч байгаа зардал маань тодорхой арай одоо зөрүү гарах юм байна. Тэр зөрүү нь бол яг Улаанбаатар хотын галлгааны улирал буюу 9 сарын 15-наас 5 сарын 15 байлуу. За 9 сарын 10 сар энэ хугацаанд цар болгон одоо харилцан адилгүйгээр за одоо 9 сарын 15-наас 10 сарын 15, 10 сарын 15-наас 11 сарын 15-нд ингээд нэг 30-40 мянган төгрөгийн зардал яг одоо ингээд нөгөө судалгаагаар гарцсан. Нэг айл өрхөд тэд хэмжээний түвшний зардал гардаг. За гадны шилжинтэй холбоотой зөрүүн тэд байх юм байна гэдэг тооцоо судалгаан дээр үндэслээд 30 мянга за эхний 2 сарны 30 мянга гарлаа гэж бодоход яг нөгөө хүүтний 9 хүүтний улирал 12 сарын 1-ээс ч гэх юм уу 2 сарын 1, 3 сарын хүртэл энэ хугацаанд бол магадгүй 150, 100 мянган төгрөг ч юм уу ингээд нийтдээ 10 сарын хугацаанд 900 мянган төгрөг галлгааны улиралтай 10 сарын хугацаанд нийтдээ 900 мянган төгрөг одоо хувьсах зардал дээр нь айл өрхүүдтэй дэмжлэг болгоод газан дээр нөгж байгаа л гэсэн үг. Зөв. За ойлголоо. За өнөөдөр холбогдол сонсогчид маань тодруулгаараа өргөсөн Баянгол дүүргийн менежер Баатарт баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. За баярлалаа. За. Ер нь бол тэгээд манайхаа ингийн байж штэ. Одоо ингээд дулаалгаа хийлгээд за тэнгуүтээ ингээд гэр байшинг хийн халаагуурч шилжүүлснээр одоо жишээлбэл 10 харьцах нь 8 хэмжээтэй юм харьцаатай байшин гэхэд 5-аас 6 минутанд Монгол гэрээг бол 3-аас 4 минутанд халаана гэж тооцоолсон юм байна. Тэгэхээр хийд үгийг 22 цаг ажиллаад тэгээд цэнэглэхэд иргэд бол ер нь бол 2-оос 3 минут зарцуулна. Тэгээ энийг бол одоо энэ үйл ажиллагаа хэрхэн явж байгааг нь өөртөөхөө гар утсаараа ингээд хянах боломжтой бас онцлсан байлаа шүү. За өргөжлүүлээд Булган аймагт холбоотой мэдээлэл хүргээд Булган аймгийн сэтгүүлчтэй холбогдъё. За гамшигаас хамгаалах иж бүрэн сургуульд идэвхтэй оролцсон зарим алба хаагчийг шагналаа гэсэн байна. Монгол Улсын шадар сайдын баталсан хуваарийн дагуу Булган аймагт 9-р сарын 24-өөс 26-ны өдрүүдэд гамшигаас хамгаалах иж бүрэн сургуулийг амжилттай зохион байгууллаа. За иж бүрэн сургуулийн хүрээнд гамшигын эрсдлийн үнэлгээ хийх, өрсөн цэргэлт бэлэн байдлыг хангах, зарлан мэдээлэл, нүүлгэн шилжүүлэлт, аврах ажиллагаа, за хор оршихыг арилгах, сэргээн босгох үе шатны бодит даатгалуудыг газар дээр нь зохион байгуулж оролцогчдын мэдлэг, ур чадвар, хамтын ажиллагаа, удирдлага зохион байгуулалтыг дүгнсэн. За дадлаг сургуулийн хаалтын үйл ажиллагаанд онцгой байдлын ерхий газрын дэд дарга, сургуулийн удирдагч, хурандаа, уран чимэг, Булган аймгийн засаг дарга, аймгийн онцгой комиссийн дарга, прөвочор, онцгой байдлын ерхий газрын гамшигаас хамгаалах сургалтын газрын дарга, сургуулийн штабын дарга, хурандаа, скватер болон холбогдох албаны хүмүүс оролцжээ. За сургуулийн удирдагч, хурандаа, уран чимэг, гамшигаас хамгаалах иж бүрэн сургуулийн үйл ажиллагаа нь олон улсын бодлого, чиг хандлага, баримт хүчгүүдийн зорилттой нэгт уялдаатай боллоо. Тухайлбал 2015 онд Францын Парис хотноо дэлхийн улс орнуудын уур амьсгалын өөрчлөлт тэмцэх, түүн дасан зохицох, гамшигын эрсдэлд өртөх байдлыг бууруулах чиглэлээр харилцан хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр баталсан Парисын хэлэлцээрийн үндсэн зарчим болон доктортой өөртөө зорилгод тусгагдсан хот суурин газрыг хүртээмжтэй, аюулгүй, доктортой, уур амьсгалын өөрчлөлтөд дэсвэртэй орон нутгийн гамшигын эрсдлийг бууруулах зорилттой энэхүү сургалт нь нийцсэн ач холбогдолтой ажил болсон гэдэгт итгэлтэй байна хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Дадлаг сургуульд итгэх санаачлалтад оролцож аймаг орон нутгаа манлайлан ажиллаж байгаа аймгийн онцгой комисс орон нутгийн гамшигаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн зарим алба хаагчдыг онцгой байдлын ерхий газрын жоох бичгээр шагнажээ. Энэхүү мэдээллийг хүргэснийхаа дараа за Булган аймгийн засаг дарганы намын газрын хэвлэл мэдээлэл олон нийтийн харилцаа албаны дарга Хонгор Зултай холбогдсон мэдээлэл авъя.
Байна уу? Байна. За өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3 эх орноор минь сонио нэвтрүүлгээс шууд эфирийн утсаар холбогдсон байна. За тэгээд бид өнгө цай сонсогчдоо Булган аймагтаас энэ гамшигаас хамгаалах иж бүрэн сургуульд идэвхтэй оролцсон зарим алба хаачин шагналаа гэдэг мэдээллийг хүргэжлээ. Тэгээд өөр Булган аймагаар маань сонь сайхан юу байна? Өнөөдөр сонсогчдоо ямар мэдээлэл хүргэх вэ? За баярлалаа. Энэ радиог сонсож байгаа нийт одоо сонсогчдоо өдрийн мэндийг хүргье. За манай аймаг дээр өнөөдөр Булган аймагт маань 60 хүүхдийн явцтай сувилийн ажлын барилга шинээр ашиглалтанд ороод байна. За тус барилга маань 2024 оны улсын төсвийн 2.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа. Анх 1957 онд барилга нь одоо ахуй аргаар баригдчихсан бол түүнээс хойш үйл ажиллагаа явуулж байгаад энэ жил одоо шинэ барилга ашиглалтанд орлоо. Хуучин 2 бүлэгт 40 хүүхэд суралцдаг байсан бол энэ шинэ барилга маань ашиглалтанд орсноор 3 бүлгийн 60 хүүхэд бэлшин. За манай сувилийн ажил маань онцлог байгаа. Нэгээс 2 настай одоо хөгжлийн бэрхшээлтэй болон зорилттой бүлгийн хүүхдүүдийг тус ажилт маань сургадгаараа онцлогтой ийм ажил байгаа. Тэгээд шинэ одоо барилга ашиглалтанд орсноор мөн 4 шинэ ажлын байр нэмэгдэж Булган аймгийн маань 4 эрг байнгын ажлын байртай болоод байна. За мөн ахмадын өдрийг ухтаад Булган сумын 6 багийн ахмадуудын дунд спортын 2 төрлийн тэмцээн уралдааныг аймгийн биеийн тамирын спортын газар дээр зохион байгуулж байна. За мөн манай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжилт хуралдаан өнөөдрөөс эхлээд 11 асуудлыг хийлгэхээр одоо хуралдаж байна. За тэгээд энэ 7 хоногт маань болох онцлог ажлууд гэвэл мэдээж Монголын багш нарын өдөр энэ 7 хоногт болно. Монголын ахмадын баярын өдөр болно. За энэ 2 өдрийг одоо хийх ажлууд байна. За 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн манай аймаг дээр архив албан эрэг хөтөлбөрийн улсын үзлэг шалгалт зохион байгуулагдана. Энэ үзлэг шалгалтанд одоо аймгийнхаа хэмжээнд бэлтгэж байна. Өнгөрсөн 7 хоногт энэ үзлэгтэй холбогдуулаад урьдчилсан үзлэг шалгалтыг манай аймагт зохион байгууллаа. Бүх сум агентлаг байгууллагуудаараа урьдчилсан үзлэг зохион байгуулад оноог нь өгсөн байна. За манай аймаг нэгдүгээр онцлогтой аймаг улсын хэмжээнд газар тариалангаараа эхний 3 байранд ордог. За энэ онд манай аймаг 37 мянган га талбайд ургац сурах одоо тариалт хийгдсэн. Тэгээд одоо ургац хураалтын маань байдал 14% гүйцэтгэлтэй үргэлжилж байна. За энэ жил бол одоо Монгол улсын хэмжээнд нийлээдгүй гантай одоо ургац баг байгаа. Тэгээ манай аймаг нийт 37 мянган га тариалт хийснээс 5332 гадна ногоон тижэл тарьж ургуулсан байна. За өмнө нь манайх нөгөө орон нутгийн цаг гэдэг нэвтрүүлэгтэй байсан. Тэгээ тэр үед манайхад яг нөгөө 21 аймагуудаараа дөнгөж одоо цацаж эхэлжсэн учраас бас за 21 аймагт манайх дугарж байгаа шүү гэдэг утгаараа орон нутгийн сэтгүүлчтэй холбогддог гэсэн. Тэгээд Булган аймгийг төлөөлөөд нэг сонины эрхлэгч Норжмаа гэдэг ч холбогдоод за тэгээд өөрөө холбогдохоосоо илүүтэйгээр одоо танаа аймгийн номын сангийн эрхлэгч гэдэг юм уу те ингээд яг холбогдох онцлог мэдээллүүдийнхаа мэрэгжилтэнгүүдтэй холбогдуулаад явдаг байсан. Тэгээд энэ удаа бид нар Булган аймгийн Сатрын хамын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах албаны дарга хонгор зултай холбогдлоо. Тэгээд цаашаад илүү их мэдээллүүдийг манай радиоор дамжуулаад хүргэж байгаарэ гэд холбогдсонд баярлалаа танд ажлын амжилт хүсье. За баярлалаа. Танай хамт олонд мөн ажлын амжилт хүсье. За баярлалаа. За өдрийн мэндэ анхдагчдын үлгийн нутаг булганчуудаа гэсэн байна. За яалтчгүй булганчууд бол анхдагч. За мэдээлүүдэд цааш нь өргөжлүүлж хүргээд дараагийнхаа байгууллагатай холбогдъё. За өнөөдрийн байдлаар 102 мянган метр квадрат явган үний замыг шинжилээд байна гэсэн байна. За нийслэлийн хэмжээнд энэ онд 167 мянган метр квадрат явган зам талбайг шинжилэхээр төлөвлөсөн. За өнөөдрийн байдлаар 102 мянган метр квадрат талбайг шинжилсэн бөгөөд ажлын явц 55% үргэлжилж байна. За энэ хүрээнд нийслэлийн Застрын 1-р орлогч Даваа Далаа болон холбогдох албаныхан Сонгон архан дүүргийн 15 дугаар хороо хар хорин зах орчимд ажиллалаа. Улаанбаатар хотын хэмжээнд 13 байршилд 12 аж ахуй нэгж явган зам шинжилж байгаа. Өнөөдрийн байдлаар 3 аж ахуй нэгж ажиллаа дуусгаж улсын комисс түлээлгэн өгөөд байна. За үлдсэн 10 байршилд явган зам шинжилгээ ажил үргэлжилж байгаа бөгөөд их баг тойроогийн явган замын ажил удаашралтай байгааг за нийслэлийн Застрын 1-р орлогч Даваа Далаа хэлж байна. За хар хорин зах орчмын явган үний замын ажил 86% үргэлжилж байгаа бол гүйцэтгэгчээр Бадрах Энержийн компани ажиллаж
ажиллаж байна. За тус компани 16 оны бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд тус эсхийн явгууны замыг эх сарын 15-нд дуусгахаар ажиллаж байгаа юм байна. За энэ үеэр Бадрах Энержийн төрлөх мөрөн Тасо компанид хариуцсан хэсгийн замаа чанартай шинжилж хугацаанд ажиллаад дуусгахыг анхаарууллаа. За энэхүү мэдээллийг хүргэснийхаа дараа бидний нөгөө нэг нэвтрүүлэг дундуур уугаад байдаг нөгөө лагшин гэдэг дундаа байдаг штэ тий. За тэгээд яг энийг оруулж одоо үйлдвэрлэдэг Машид Хүнс компани менежер Лав Сүрэнтэй холбоотой бүгдээрээ тодруулга яриа авъя. Байна уу? Оо, байна. Өдрийн мэнд төргий. За, сайн байна уу? Дэлхийн монголчуудын амжилт радио 80.3 эх орноор мань сонио нэвтрүүлгээс шууд эфирийн утсаар холбогдсон байна. За өнөөдөр сонсогчдоо ямар мэдээлэл хүргэх вэ? За өнөөдөр сонсогчдоо одоо улирал солигдож байгаатай холбоотойгоор одоо энэ нөгөө ханиад коммуны үеэр дархлаа дэмжих байгалийн цэвэр жимсхэн хэрэглэх тухай зөвлөмж өгөндөө. За таныг сонсож байна. За энэ манай компани бол одоо гол дургадаг хармаг жимсээр эрүүл мэндийн ундаа шүүс бэлтгэдэг. Үүний гол манай бүтээгдэхүүний гол одоо чухал нь юу вэ гэвэл одоо дархлаа дэмждэг, цус маш сайн шингэлдэг, даралт сахар астам дуудаг тийм нөөцлөгч хөө бодогч өцгөө тийм байгалийн цэвэр бүтээгдэхүүн байна. Тэгээд ер нь бол яг байгалийн цэвэр жимсээр хийсэн бодогч хөө нөөцлөгч хөө бүтээгдэхүүн хэрэглэнэ гэдэг бол дархлаа дэмжих цус шингэлэх маш өндөр ач холбогдолтой. Тэгээд сэрэмжлүүлэг маягтай хоёрдугаар хэсэгт нь юм ихэд ер нь бол одоо энэ манай монголчууд ер нь байгаль дээрээс нээс чадвар одоо хармаг жимс гүзээлгэн энэ төр түүж ихэр хэрэглэдэг нь бол одоо бас нэг талдаа бас өөрсгөл ойлголт. Тэр нь ямар учиртай вэ гэхээр жимсг нь одоо нэг тоос хүртэхийн тулд өөрөө тийм амтлаг одоо тийм чихэрлэг зүйл байдаг учраас бүх төрлийн шавжнууд, гөрвлүүд одоо юу гэдэг тэрлэг амьтдын туудан хорхоо ямар нэг шавжны өндөг агуулда 1-2 бактериуд тиймэрхүүнүүд яг байгаль дээр жимсэн дээр илбэг байдаг учраас зарим говийн одоо тэр бактери өндөгнүүд 2 жил хүртэл өөрийгөө хадгалах чадвартай байдаг. Тохиромжтой нөхцөл бүрдсэн үед одоо нэг амьд чадвартай үйл ажиллагаа явуулах боломжтой гэдэг. Тохиромжтой нөхцөлний үеэр бүлийн чивтэй орчинд одоо тийм амьд үйл ажиллагаанд одоо идэвхтэй болох тийм боломжтой учраас манайха халуун бүлээн усан дээр хийгээд дэвтэйгээд хатаасан жимс энтрийг уугаад байдаг нь бол одоо хүний биед нэг талаасаа янз бүрийн тийм шүүлтэргүүгээр бактери янз бүрийн амьтны агуулда өндөг зэрлэг амьтдыг ялгагдсан хошууны одоо тийм лагцэн тиймэрхүү юм байх магадлалтай. Учраас тэрийг ер нь айлуулах бол үйлдвэрийн аргаар боловсруулсан жимсний 100% шүүсийг хэрэглэж явах хэрэгтэй. Гэрийн нөхцөлд бол маш сайн хариуцах хэрэглэх хэрэгтэй. Маш сайн хариуцах хэрэглэмээр боцолгоод уухаар жимсэн дотор байдаг одоо хүний биед хэрэгтэй тэр одоо бичил биетүүд энэ төр бол бас устдад үгүй болцдог учраас ер нь тэр түүхий жимс шууд байгаль дээрээс нь хэрэглэхээр жоохон зайлсхийвэл хүний биед ер нь таатай. Тийм л тий. Зөв. Би нэг зүйл тодруулаад асуучих уу? За. Одоо зандаа од мөндрөө нээгээд удаагүй байсан маа. Би тэгээд тэдний нэг офис дээр нь очсон. Бид хоёр ч нөгөө найзууд л юм чинь тэгээ юм яриад байжсэн чинь намайг яг энэ лагшингаар дайлсан бохгүй юу. Тэгэхэд танах манахтай хамтарч ажиллаж эхлэегүй байсан. Тэгээ байжсэн чинь гаднаас нэг хүн яг ингээл айгалж ямсгаадаа тэгээд тэднийх нөгөө Чингисийн музейн тэнд байдаг байсан. Тэгээд шатаар ингээд яг ингээд нөгөө нэг юм хөргөгч оруулж ирсэн бохгүй юу. Тэр хүн та мөн үү? Мөн бай. За. Тэгээ би хүүе ямар хөөрх юм бэ? Тэднийх нөгөө нэг тэр үедээ дөнгөж байгуудагдчихсэн болохоор одоо нөгөө жүүсээ хадгалах хөргөгч мөргөгч байхгүй гэд тэгэхэнгүү та өөрөө ингээд хөргөгчөө тэрвэрэд орж иржсэн байхгүй яг тэр чинь ингээд тэр хүн та мөн үү те бид нар чинь нөгөө нэг хамтран ажиллагч нартайгаа маркетингийнхэн л уулздаг болохоос бид нар тэр болгонд таарад байдаггүй. За. Тэгээд нөгөө манай шүүс чинь болох нь нөгөө
будагч нөөшлөгч байхгүй учраас хөргүүрт татгалах байдаг. харин Тэгээд нөгөө дандаагийн байхгүй учраас Мгм. тэгж оруулж ирсэн. Тэр нэг хөвгчтэй юм байна. За. Тэгээ би ямар сэтгэлтэй хүн бэ гэж бодож байсан. Тэгээд тэрнээс гадна энэ хармаг жимсийг би ерөөсөө яг тийм жимсээр нэгдэж үзээгүй л дээ, магадгүй гоё дураадаг болохоор ч магадгүй л юм. Тэгээд танайх одоо яг ингээд үйлдвэр чинь яг хаана байд юм бэ? Тэгээд танайх ингээд бүх дамжлага шатлах нь үйлдвэрлэлийн аргаар руу эсвэл гар аргаар руу за мэдээж технологийнхаа талаар бол хуваалцахгүй байх бас мэдээж нууцлаг байнах. Ер нь бол үйлдвэрлэл нь нэг өдөртөө ч гэдэм үү, сардаа ч гэдэм үү хэдийгээр хэмжээг одоо үйлдвэрлэж гаргах хүчин чадалтай. За манайх бол мэдээж нөгөө үйлдвэрлэлийн аргаар явдаг. Тэгээд нөгөө температурыг дулааны арга руу өсгөх зарчмаар жимсээ боловсруулдаг. Тэгээд маш олон тооны шүүлтүүрээр оруулж тэгээд ариутгын маш олон тооны ариутгын тийм бүтээгдэхүүн тооны төхөөрөмжүүдийг ашиглаж шүүсээ бэлтгэдэг. Тэгээ манайх болохоор Эрдэнэтэд бол нэг жимс боловсруулах жижиг цех. Тэгээд Улаанбаатар хотын Сонгойрхон дүүрэгт бол яг савлгаа ариутгын үндэс хэсэг нь байдаг. Зөв. Тэгээд хармаг жимсийг одоо хүмүүс одоо биеийн сайн гэдэг одоо манай компани маркетинг юм манай шүүсээр дамжуулаад хармаг жимсийг ерөнхийдөө маш сайн гэдгийг одоо хүмүүс нэлээд хэмжээгээр мэддэг болсон. Тэгээд миний тэр нөгөө анхааруулга хийгээд байгаа нь хүмүүс хармаг жимсийг ингээ байгаль дээрээс нь шууд авчрангуудаа хөдөлгөөр одоо нөгөө аль хашаанд ч юм стандартын буусын юм дээр дийлж хатаагаад тэр нэг хашаанд нь хатаа тэрийг нь аваад ууданд тэгээд усан дэвтэж яваад ингээд нэг жоохон нөгөө эрүүл ах талаасаа жоохон болохгүй зүйлүүд байгаа учраас тэрийг сэрэмжлүүлэх. Тийм. Тэгээд танаа бас нөгөө өрөөг надад аяг таалагддаг лагшин тунгалгуу гэдэг. Тэгээд лагшин ундаа гэдэг жимсний шүүс гэдэг энэ маш таалагддаг. Гэдэг нь одоо нөгөө хуучны харууд нөгөө мэдчигээний хэлбэр тийм. Тэг хөрсдийн шимийг хүмүүн танд хүргэе гэсэн үгээр манай компани ажилладаг. Зөв. За. Үнэхээр бас сонирхолтой мэдээлэл хүргэлээ. Тэгээд өнөөдөр холбогдож мэдээлэл хүргэсэн Машат Хүс компани менежер Лавгсурын танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. Танд баярлалаа. Танай байгууллагын хамт олонд өндөр амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. За дараагийн мэдээллүүдэд хүргээд явъя. Улаанбаатар хотод 14 цаг 38 тус маань манайхан юу гэж за сайн уу байнга л явган зам солих юм аа. Гадаад орнуудын зам нь 100 жил болсон ч байж л байх юм аа гинэ. За явган зам мэдээл 100 болгон зүв зүгээр ээжэл тэгээд бас дахиад ухаалдгүй сангийнхаа ямыг янзлаад баахан газар шорооны ажил болсон. Тэгээд 100 болгон ус тасардаг. Тэгээд бид нар бөөр төр ус мусцаа ингээд 100 ингээд тасархал ёстой. Эдгээр ингээд ухаад дахиад гэ бүр ингээд бүр тэрийн мөрийг хүлгэн зөвшөөрсөн тий. Зам 100 жил болгоно мэдээл сангийнхаа хоолойг жил болгоно л ингээл ухаал түнхөөл солиод юм уу яад юм идэггүй нэг юм хийдэг штэ тэгээд ингээ байж л байх ёстой юм шиг бид нар хүлээж аваа сурчиж тий. За тэр том өргөж тэрээд орж ирсэн юм уу гинэ. Нөгөө нэг шилэн нөгөө нэг юм жижигвтер хөрөөгч байдаг штэ тэр шүү. Харамгтай үе мөчний тосч байна. Их сайн жимс юм байна л да гэсэн байна. За өргөжлүүлэн мэдээллүүдээ хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 39 минут болсон байна. Дараагийн өргөх мэдээлэл маань Монголын пара байт харууны тамирчид дэлхийн аврал шалралт тэмцээнээс хос алтан медаль хүртжээ гэсэн гой мэдээлэл хүргэе. Сэлэнгэ оюун эрдэнээр Солонгосын багийг яаж өчигдөр алтан медалаар Ингрэ медаасан. Тэгвэл холимог багийн төрөл олон улсын хэмжээний мастер Сэлэнгэ спортын мастер Мөнхбаатар нар Италийн багтаа халд сарваж алтан медаль хүртлээ. Ингэснээр Монголын пара байтийнхан дэлхийн аврал шалралт тэмцээнээс анх удаа хос алтан медальтай эх орондоо ирж байна. Байт харууны төрлөөр монголчууд 1971 оны дэлхийн аврал шалралт тэмцээнээс гавьяа тамирчин Дэмбэрэл алтан медаль хүртэж байсан. Улмаар 1992 оны дэлхийн аврал шалралт тэмцээнд багаараа хүрэл медаль хүртэжсэн. Түүнээс хойш 2008 оны Паралимпиас Баатар Жаваалт улмаар дэлхийн аврал шалралт тэмцээнээс Сэлэнгэ жавхлан төгснөр эмэгтэйчүүдийн багийн төрөлд хүрэл медаль авч байлаа. Тэгвэл энэ удаа хос алттай боллоо. Пара байтийнхан Олимп Паралимпийн зай буюу рекорд төрлийн 70 м дэлхийн авраг болснороо онцлог юм байна.
Өргөжлүүлээд Өмнөгов аймагт холбоотой мэдээлэл хүргэе. За шүүхийн шийдвэр гүйцэтгэгчдийн анх дугаар нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа гэсэн байна. Хорхоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгчдийн нэгдсэн сургалт зөвлөгөөнийг Өмнөгов аймагт 9 дугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд анх удаа зохион байгуулж байна. За зөвлөгөөнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга бригадийн генерал Нандин Болор, за шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд хорхоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга Хурандаа Орос тоогоо болон Өмнөгов аймгийн иргэдийн төлөөлөгчдийн урлагийн дарга засаг дарга тэргүүтэй удирдлагууд албаны бие бүрэлдэхүүн зэрэг 200 гаруй хүн хамрагдсан байна. За зөвлөгөөний үйл ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга бригадийн генерал Нандин Болор нээж үг хэлэхдээ эрүүгийн хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дагнан гүйцэтгэж төрийн ял шитгэлийн бодлогын нэг томоохон хэсгийг хэрэгжүүлэх өндөр хариуцлагатай нэр төртөө үргийг биелүүлж өргөсөн тангарагтаа үнэмчид зүтгэж байгаа алба хаагч нарт баяр хүргэж цаашдын үйл хэрэгт нь амжилт хүслээ. Нэгдсэн сургалт зөвлөгөөний үеэр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Өмнөгов аймгийн засаг дарга Инхбатад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын орон нутаг дахь алба хаагчдыг дэмжин ажиллаж буйд талархал илэрхийлж иж бүрэн тавилгатай ёслол хүндэтгэлийн 8 ханта сэлбэртэй гэр гарт болоо өгчээ. Өргөжлүүлээд Монгол Гватемалийн харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо гэсэн мэдээлэл хүргэе. Гадаад харилцааны сайд Бац эцэг Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ансамблын 80 дугаар чуулганы ерөнхий санал шуумжлалд оролцох үеэрээ бүгд найрамдах Гватемал улсын гадаад хэргийн сайд Карлос Рамеро Мартинес Альварадотод энэ сарын 26-нд Нэгдсэн үндэсний байгууллагын төв байранд уулзлаа. За уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцож Монгол улсын гадаад харилцааны яам бүгд найрамдах Гватемал улсын гадаад хэргийн яам хоорондын харилцаа ойлголцлын санамж жижигт гарын үсэг зурсан байна. Санамж жижиг байгуулснаар хоёр улсын хамтын ажиллагааг худалдаа, соёл боловсрол, аялал жуулчлал зэрэг харилцаа ашигтай салбаруудад хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх Монгол улсын гадаад харилцааны яам болон Гватемал улсын гадаад хэргийн яам хоорондын зөвлөлдөх уулзалтын механизм бий болж байгаа юм гэж гадаад хэргийн яамнаас мэдээллээ. Өргөжлөлөд Архангай аймагт холбоотой мэдээлэл хүргэе. Оюутнууд мэргэжлийн дадлага хийх бодит боломжийг өргөжүүлэх тухай санал гаргасан байна. Залуучуудын үндэсний чуулганы урьдчилсан хэлэлцүүлгийг Архангай аймагт 2025 оны 9 дугаар сарын 26-нд зохион байгууллаа. За тус хэлэлцүүлэгт иргэний нийгэм төр хувийн хөгжлийн байгууллагын залуучуудын 50 төлөөлөл захимаар 186 залуу оролцож, залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинжилсэн найруулганд санал өгөх, залуучуудын өмнө тулгамдж буй асуудалд гарц шийдэл санал болгох, салбар дундын уялдаа холбоог сайжруулах чиглэлд хэрхэн түншилж болох тухай бүтээлч санал шуумжилтыг өрнүүллээ. Хэлэлцүүлгээр залуу гэр бүлийг орон сууцнд хамруулахад урьдчилгаа төлбөрийг зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх, түрээсийн орон сууцыг түрээслээд өмчлөх журмыг тодорхой заах, орон нутгийн оюутан залуучууд чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар хомс байгаа зэрэг залуучуудын хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсрол, гэр бүл төлөвлөлтийн тулгамдж буй асуудлуудыг тодорхой төрийн бодлогоор дэмжих механизм бүхий зохицуулалтыг хуульд оруулахыг хүссэн саналуудаа хуваалцлаа. Тухайлбал орон нутагт ажиллагаар ирсэн залуу боловсон хүчнийг байр, түрээсийн орон сууцны хөнгөлөлтөө нөхцлөөр хангах, аймагт дээд боловсрол эзэмшиж буй 500 гаруй оюутнуудад мэргэжлийн дадлага хийх бодит боломжийг өргөжүүлэх, оюутны цагийн ажил хийх бодит зохицуулалт нэмэгдүүлэх, боловсролын зээлийн сангийн зээл, тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлж, ил тод болгох, салбар хоорондын уялдааг сайжруулж, залуучуудыг бүх талын бодлогоор доктортой дэмжих зэрэг саналыг дэвшүүлсэн юм а. Монголын залуучуудын эвсэл төрийн бус байгууллага, соёлын спорт, аялал жуулчлал залуучуудын яам хамтран Европын холбооны дэмжлэгтэйгээр ирээдүйн чинийх урайндор залуучуудын хөгжлийн төлөө түншлэл салбар дундын уялдаа сэдвт үндэсний чуулганыг 10 дугаар сарын 4-нд Улаанбаатар хотод зохион байгуулна. Өргөжлүүлээд Ховд аймагтай холбоотой мэдээлэл хүргэе. За 10 дугаар сарын дунд үеэс хүтэрнэ гэсэн байна. Ховд аймгийн нутгаар ойрын өдрүүдэд цаг агаар тогтоон байна. За эх сард Ховд аймгийн нутгаар цаг агаар ямар байх талаар улс цагуур орчин шинжилгээний төвөөс урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа. 10 дугаар сард агаарын дундаж температур нутгийн хойд хэсгээр олон жилийн дундчаас хүйтэн, бусад нутгаар дундчийн орчим байх төлөвтэй. Мөн хурд тундас алтан салбар улсаар болон нутгийн өмнөд хэсгээр бага, бусад нутгаар олон жилийн дундчийн орчим байх төлөвтэй байна. Тухайн сарын 2 дугаар 10 хоногийн дунд үед Ховд аймгийн ихэнх нутгаар олон жилийн дундчаас хүүтрэх тул малчид иргэдийг богино хугацааны цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг тогтмол хүлээн авч арилаа төлөвлөхийг зөвлөлөө. 10 дугаар сарын агаарын температурын олон жилийн дунд чинь уулгарх нутгаар хасах 8-аас тэг градус хүйтэн, за бусад нутгаар тэгээс 6 градус дулаан байдаг. Харин тухайн сарын нийлбэр хурд тундас олон жилийн дундчаар ихэнх нутгаас тэгээс 6 мм орд юм байна.
Үндэсний цэцэрлэг түрээлэнгийн орц гарцыг нэмнэ гэсэн байна. Үндэсний цэцэрлэг түрээлэнгийн хаалгыг 2-оор нэмнэ гэж нийслэлийн застрын намын газрын хэвлэл мэдээлэл олон тэнтэй харилцах хэлцээс мэдээллээ. Хаал дургийн 17-18 дугаар хороо, Баянзүр дургийн 26-36 дугаар хорооны иргэдээс цэцэрлэг түрээлэнгийн орц гарцыг нэмэгдүүлээ ч гэсэн санал хүсэлтийг ирүүлсэн байна. Тодорхойлох юм бол хүүтрхээс өмнө цэцэрлэг түрээлэнгийн зүүн урд буюу Маршал 5 хотгон талд, баруун хойно буюу Март худалдааны төв чиглэлд орж гарах 2 хаалга нэмж барих юм байна. За цаашид үндэсний цэцэрлэг түрээлэн дахин хөшөө дурсгал барилга байгууламж барихгүй талбай цемэнтэлгүй байхыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд батлуулахар төлөвлөжээ. Ташрын дуртахад уг цэцэрлэг түрээлэнгийн баруун урд 15 га орчим талбайг амралт цугаалга, наран шарлагын газар, усан бассейн байгуулах зорилтоор Хантаст компани эзэмшдэг. За үүнээс 11 га талбайд догчил бүтээн байгуулалтын ажил хийх гэрээтэй энэ хүрээнд үндэсний цэцэрлэг түрээлэн Хантаст компани бүтээн байгуулалтын ажлаа харилцан уялдуулах ачаа. Өргөжлүүлээд Дорнод аймагтай холбоотой мэдээлэл хүргэе. За халах гол буур нуурын сав газрын 3 цэгт ус судлалын харуул ажилладаг гэсэн байна. Халах гол буур нуурын сав газрын 3 цэгт ус судлалын харуул ажиллаж байгаа нь дутагдaltaй юм. За учир нь дэлхийн цагуурын байгууллагаас гаргасан ажиглалт хэмжилтийн сүлжээний нэгтгэршлийн стандартаар тухайн сав газарт ус судлалын 6-8 харуул ажиллах шаардлагатай. Энэ стандартыг хангаж байж усны горим нөөцийн ажиглалт хэмжилт үнэлгээний нэрвчлэлийг хангах боломжтой болно. Монгол орны зүүн бүсийн томоохон голын нэг болох халах гол нь бүгд найрамдах Хятад улсын нутаг дах их хянганы нуруунаас их авч буур нурц зутгадаг. Ус хурах талбай нь 78360 ам км. За үүний 7440 ам км нь манай улсын нутагт хамаардаг. За халах голын нийт урт нь 435 км, үүний 265 км нь Монгол улсын нутагт бий. Харин буур нуурын талбай 615 хавтад дөрвөлжин км, хамгийн урт нь зүүн хойноос баруун урагш 40 км, өргөнө нь 21 км, эргийн шугамын урт 113 км цэнгэг нур юм. За усны гүн нь дунджаар 6-аас 10 м боловч хамгийн гүн хэсэгтээ 10-аас 50 м хүрхэнж байдаг. За нуурын өмнөд эрэг хавьяар төрөлт давлгаагаар үүссэн 3-5 м элсэн далан үргэлжлэх бөгөөд оршуун гол эндээс их авч урсдаг учраас эргийн дагуу бургас нишинг шигөө ургасан байдаг. Монгол улсын улаан намд бүртгэгдсэн Ландер 1778 нэртэй хавч зөвхөн буур нуурт амьдард юм байна. Өргөжлүүлээд инхийг сахиулагчид их орондоо ирлээ гэсэн мэдээлэл хүргэе. Бүгд найрамд томнод Судан улсад нэгдсэн үндэсний байгууллагын инхийг сахиулах Анимис ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн албаагчид их орондоо ирлээ. Дайны дэлхийн хамгаалан тогтоогоо үлсэд хувь нэмрээ оруулж 12 сарын хугацаатаагаар инхийн үлсэд үүрэг гүйцэтгээд ирж буй цэнхэр дуулгатан инхийн сахиулагчдаа Монгол улсын Батлан хамгаалах яам зөстөвчин угтаж авлаа. За өнгөрсөн баасан гарагийн та сайн уу гар штэ нөгөө 3 ч хүн ингээд эхнэрүүдээ тосож аавна гэж тэгжсэн. За тэрний нэг нь бол хоёулаа цэргийн хүн байсан. Эхнэр нөхөр хоёр хушуучтэй. Тэгээ эхнэр нь инхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон. Тэгээд энэ өнгөрсөн бям гарагт эхнэрээ тосож аавна гэжсэн. За тэгээд Судан руу явсан хүмүүс маань 4 баг болж буцаж ирж байгаа юм байлээ те. За эхний хэсгийн хан тэр ухталт дээр нөгөө хөвсөглөөс 3 хүүхдтэйгээ нэг эмэгтэй ирсэн нөгөө 3 хүүхдээ гурвууланд нь цэрэг хувц өмсгцэн те. Тэгээд аавыгаа тосч авч байгаа бичлэгийг бас баасан гарагийн үдэ ачаар нэвтрүүлгээр үзүүлсэн. Тэгээд бас их гоё сэтгэл догтлуулсан гоё мөч болж байгаа харагдана лээ. За өргөжлүүлээд Баянгар аймагтай холбоотой мэдээлэл хүргэе. За онцгой байдлын газрын албаагчид газар орныг үнэлэх ур чадвараа дээшлүүллээ гэсэн байна. Баянгар аймгийн онцгой байдлын газар богд сумын их богд ууланд өндөр уулнаас эрен хайх аврах ажиллагааны дадлаг сургуулиуд зохион байгууллаа. За дадлаг сургалтыг нээж онцгой байдлын газрын дарга Хурандаа Батэрд нь өндөр ууланд эрен хайх аврах ажиллагааг шуурхай үр дүнтэй зохион байгуулах үндс нь тухайн газар орныг судлах, зам маршрут тогтоох, объектын газар зүүн байршлыг мэддэг байх шаардлагатайг онцолж албаагчдад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж идэвхтэй оролцох үүрэг өгсөн юм а. Үеэр агуугаас эрен хайх ажиллагаа, өндөр уулнаас эрен хайх аврах ажиллагааны онцлог, өндөр уулнаас эрен хайх аврах ажиллагааны үе шат, сансрын холбооны гар утас ашиглах, байршил тогтоох багцыг ажиллуулах, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх тухай сэдвүүдээр танхимын сургалтанд хамрагдаж, уулын дадлагаар их богд уулын оюу, номин нуур, цон жоргилд очих зам, маршрут тодорхойлох, тэмдэгтэд хүрэх хугацааг тогтоох, алхалтыг аюулгүй арилгааны төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, газар орныг үнэлэх ур чадвараа дээшлүүллээ. Сургуулиалтыг онцгой байдлын газрын орлогч, урьс нэргэлэх засгийн даргааны Турандаа мэгмарсруу удирдаж, Жаргалан сумдах эрен хайх аврах салбар, Баянгар баян цагаан, Баянгон сумдах эрен хайх аврах бүлэг, Галтөмөр унтраах аврах 72 дугаар ангийн аврагч 30 албан хаагч оролцсон байна. Өргөжлүүлээд Цэлмүн шатрын бодлогын дэлхийн авраг боллоо гэсэн мэдээлэл хүргэе. Казахстан улсын Алматы хотноо болсон өсвөрийн шатарчдын дэлхийн авраг шалралт тэмцээнээс босон ноён клубын шатарчин кандидат мастер Цэлмүн шатрын бодлого бодох төрөлд төрүүлж
дэлхийн аварга боллоо. 12 хүртэлх насны ангилалд өрсөлдсөн тэрээр 60 минутад 30 оноо авах даалгаврыг 23 минутад биелүүлж 30-аас 29 оноо авч төрүүлжээ. Тэмцээнд 87 орны 800 гаруй өсвөрийн тамирчид оролцсон юм. За Цэлмөн өнгөрсөн жил шатрын бодлого бодолтын дэлхийн аврах шалралт тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн бол энэ жил алтан медалийн эзэн болсноор Монголынхоо нэрийг дахин өндөрт өргөлөө. Өргөжлүүлээд богдхан ууланд алхдаг иргэдийн анхааралд. Бугын нийлгийн үе эхэлсэн тул богд ууланд алхахдаа бугын сүрэгт дайруулах, мөргүүлэхээс сэрэмжлэхийг экологийн цагдаагийн алба болон богдхан уулын дархан цацг газрын хамгаалтын захиргаанаас анхааруулж байна. Намрын улирал буюу 9 дугаар сард буг болон бусад амьтдын нийлгийн үе эхэлдэг байна. За амьтад тэр дундаа бугын үржлийн үе эхлэхээр эр буг ууртай, ширүүн, шийдэмгээ болж цочоосон, ойрцсон амьтад болон хүн рүү дайрах, мөргөх зэрэг үйлдэл гаргадаг юм байна. За тодорхойлбол сүүлийн өдрүүдэд богдхан уулын дархан цацг газрын хамгаалтын захиргаан зайсангийн амны дугуй цагаан руу өгсдөг замд бугын сүрэг хүн рүү дайрч байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тиймээс иргэд богд ууланд алхахдаа буг урамдах үед амьтдын бэлчээрлэх талбайд ойртож, нэвтрэхгүй байх, чанга дуу чимээ гаргаж амьтдыг цочоохгүй байх, мөн эдээшилж буй бугын зураг дарах гэж ойртохгүй байхыг богдхан уулын дархан цацг газрын хамгаалтын захиргаанаас анхаарууллаа. Үргэлжлүүлээд Завхан аймагтай холбоотой мэдээлэл хүргэе. Хомын тал нутаг дэлхийн шин мандлын нөөц газар боллоо гэсэн байна. Завхны дөрвөлжин сумын Хомын талын байгалийн зогсборт газар ЮНЕСКОгийн шин мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд нэгдлээ. 9 дугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд бүгд найрамдах Хятад улсын Ханчжоу хотод болсон ЮНЕСКОгийн хүн ба шин мандал хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 37 дугаар хурлаар Хомын талын байгалийн зогсборт газрыг ЮНЕСКОгийн шин мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэн баталгаажуулсан байна. ЮНЕСКОгийн Монголын үндэсний комиссийн ерхий нэрийн бичгийн дарга Чинүүхэ Хомын талын байгалийн зогсборт газрын хамгаалтын захиргааны дарга Мөнхбат нар батламж гардуулах ёслолын үйл ажиллагаанд оролцож батламжаа гардаа авсан. Хомын талын байгалийн зогсборт газраас гадна Албани, Ангол, Исланд, Тажикстан, Этиоп зэрэг 20 улсын 25 газар ЮНЕСКОгийн шин мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд нэгдсэн байна. ЮНЕСКОгийн шин мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд Монгол улсаас бүртгүүлсэн шин мандлын нөөц газрын тоо ийхүү 12 болж нэмэгдсэн байна. Тус сүлжээнд бүртгүүлснээр тухайн газрын олон улсын ач холбогдол нэмэгдэж, хадгалалт хамгаалалт сайжрах, хүрээлэн буй орчны доктортой байдлыг хангах, нутгийн иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн аливаа хүчин чармаалтыг ЮНЕСКОгоос дэмжих боломжтой болт юм байна. За түүнчлэн бүс нутаг болон дэд бүс нутгийн сүлжээдэд элсэн орж сүлжээний зүгээс зохион байгуулж буй үйл ажиллагаануудад хамрагдах замаар хамтын ажиллагаагаа бэхжүүлж, боловсон хүчний болон бусад үйл ажиллагааны чадвараа нэмэгдүүлэх ач холбогдолтой юм а. Хомын тал нь 2020 онд 411,403 га талбайтаагаар байгалийн зогсборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалтанд орсон. За Хомын талын байгалийн зогсборт газар нь Монгол орны говь хэрийн бүсийн шинж төрхийг хадгалсан өрмөс тогтцтой бөгөөд төв хэсэгт нь сэрэг уламжлалт бүхий цүлжүүхээр хуурай хэрийн хэв шинж зөнхөлдөг. Хар нуур ба дөргөн нуурын эргээр зэгсэн шугуутай нутгийн хойгоор орших завхан голын хөндөд үржил шимт голын нуг байдаг ба бага хэмжээний элсэн тарамцагтай. За амьдрах орчны олон янз байдал хосолсон байгалийн өрмөц иж бүрдэл бүхий нутаг юм байна. За Францын дахь хамгаалах холбоо Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Монгол Улсын шинжилгээ ухааны академийн ерөнхий ба сурилын биологийн хүрээлэн зэрэг холбоо дахь байгууллага хамтран суурь судалгаа явуулсны үндсэн дээр Хомын талыг дахь нутагшихад нэн тохиромжтой нутаг хэмээн үзэж, дахь сэргээ нутагшуулах Монгол орны 3 дахь газраар сонгоо авч байсан хэмээн Хомын тал дахь төрийн бус байгууллагаас мэдээллээ. За энэ мэдээллийг хүргээд эх орноор маань сонио нэвтрүүлэг радиогийн 20 дугаар студиэс хөрхөөс өмнө хөрөлцгөө гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Ингээд нэвтрүүлэгтэйгээ хамт байсан эрхэм сонсогч үзэгчдэнд баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа элдв шпи нэвтрүүлгийн хашигнын дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3